Илэглэл хэлэх олон найрагчид бий. За тэдний нэг Өөрхангай аймгийн Учирт сумын уугуул зохиол сэтгүүлч Ойдов Данийг илэглэл хийж өгнө үү гэж тайзнаа урьж байна. Ано. За миний одоо нутгийн дэвжин дээр боловсон болж байгаа туйлын их баяртай байна. За ингээд юуны өмнө Өөрхангай шүтийн шүтээ найрагч Баяруугийн зүүн хорлоо зориулсан илэглэл уншия. Үлэмж тансаг уянгийн шүлгийн хатан хорлоо, өсч дэвчээр Америкаар зугаалсан зочин хорлоо, өдөрсөн мөргөдийг Монголын тэнгэр даргамжсан хачин хорлоо, өврийн хангайг халахын хавтгаа дуусгасан ичин хорлоо. Хөг аюулгүй ихсгэлсэн хөөрхөн хорлоо, хөдөө хотхгүй атаархан гоёхон хорлоо, хөөж огт таргалаагүй туйхан хорлоо, хөгшин надад хүртээлгүй уйхан хорлоо. Иралис найргийг эвдэд цойсон бардам омог, 90-ад оны их тесрэлтийн бахтам домог, экшгэлэн дэх янжин чамын баясгалант чимэг, эмхэн цагийн яруу шүлгийн бадрангуй цомог. Олон жилийн өмнөх онгон зэрлэг хөдөөний бар охин одоо бол унаж тусмаар хотын ганган хүүхэн. Одоо эцэг орлоо бол ирсэн байгаа. Тэгээд энэ шүлгэн давхарсан тэр юугаа өөрийнхөө тэр бие галбируу царайс санах өөрөнгөч одоо харуулцуулах сайхан байна. Баярлалаа. За, яруу найрагч Бавуугийн лавсан багштаа зориулъя. Өөрийгөө элэснийг нь бодоод байхлаар өвгөрсөн хүн чулуу байлтай, өрөөлийг ирснийг нь бодоод байхлаар өнжүүлийн цэнхэр билүү байлтай. Бусдыг ирсэн үннүү гэтэл боломж хилтрээгүй молиг байлтай, билүүний хилтерхий мөнүү гэтэл биеиндээ үстэй золиг байлтай. Ахт үзээгүй чулуу юу гэтэл оюун ухаанд хөвөн байлтай, орон дэд намд өмнө чиг нь бодохоор одоо хүртэл комон байлтай. Битсэн сүлгийг нь уншаад байхлаар бэлэн хүүхнүүдийн ирлэг байлтай, битүү сахлыг нь хажаад байхлаар бичнээс 7 дор зэрлэг байлтай. Хүчтэй ухаантай мичиг нь бодохоор хүннээс өмнөөс татгалзахад хүрлээ, хүүхэд шүүхэд төрүүлчихснийг нь бодохоор хүмүүн мичүү гэж эргэлдэхэд хүрлээ. Тэнгис далайн тэртех гадаадын олон эрдэмтэд Чингис судлаар диссертац хамгаалж байхад барьж авахаас наахнаар бараг хүү нэгдлээрээ байгаа Бавуу судлаар би докторийн зэрэг хамгаалнаа. За яруу найрагч Тангадын галсанд захиргаалтын үед зангарахтаа явсан ирэмгий галсан, засаг төрийг зад шүмжилсэн түрэмгий галсан, зайлуул тэгээд хилэмгдэж хохирсон ямаачин галсан, залуу насаа хөдөө өнгөрүүлсэн тэмээчин галсан. Хицүү цаг үед хэгжүүргэж чадсан яжтай галсан, хэдэн шаваа хилэмгий болгосон ачтай галсан, хэдэн эрийг хэн хөшгөлөх цацтай галсан, хэн зэрэг бүсгүй хэдэнтэй жаргах шалхтай галсан. Уран хүүхтэй ундрах сайтай хангал галсан, өнгөржин бичгэнд нуусгүй хайртай Монгол галсан, ухаанд дээдсийн өгслийг хадгалсан монхор галсан, урдын цагт бол баатар байхаар банхар галсан. Өгшиглэнт найргийн янжин чамын барлаг галсан, эрхэм дээдсийг битүү дүүшигтэй урлаг галсан, энгийн сайхан дөрвөн үртийн эрлэг галсан, эцэнхийн хужааг шанаадаж мэдхээр зэрлэг галсан. За, бурханд хэлэх зөвлөгөө гэдэг алдартай ном туурвсан яруу найрагч Баатрин галсан сүхэд хариулваа. Ардчлалын хүчин шуурганаар аюуяас бэлгэн тесрээд, авангаар шүлэгч Эзра Паундыг бишрээд, аюулын танхаа модернист фронтыг командлаад, алаг ирвэхээс хун галуусыг Америк руу нисгээд, архсан социализмын толгой дээр гიშгээд, алдар төрхийн даваан дээр агсан зур бүдрээд, 17 чингэлэг спиртийн хуурцгийг авч зүхтаад, Бодолж эцэст нь Горькийн сургууль дүүргээд, буслан халуун аяасаараа болор цомыг хүртээд, Будда Христ аллахтай гар хангадаг гэж мөчөөрхөд, бурханд хүртэл зөвлөгөө өгдөг чи ер нь юм бэ? За, яруу найрагч цоодлын холонд. Зүлгэн дэргэрэм бариад,
зүгээр л нэг амьдарч байсан чинь зүгээргүй муусаа юмнууд зүлгэн дээгүүр хамаагүй гიშгээд барьсан гэрлүүмэн чулуу нүүлгээд байд суухан аргагүй шоглодог байгаа. Одоо тэгвэл би ёстой ордон хавцаа очиж ханхалцсан. Сүхийн талбай дээр байшин бариад сүртэй бараатайхан шиг дүүхэлцэн. Уянгийн шүлгийн түр орхиод засагт ажиллаад эхэлсэн чинь улсын хөвөлдөөн театрын хувьдаа авчихлаа гэж гүтгсэн өнхөө муутай хэдэн хүнийг ажлаас халж орхисон чинь ууртаа догшин Платов авга амьлаа бирлээ гэж хонгонсон. Гоцснаа сугалзуулаад жаахан улс төр ярьчихсан чинь годрон ямаа төрийн толгойд гарлаа гэж басамжилсан гойхон бөгөө сонирхон хулан гэдэг мөрийг манд хүртэл говийн зэрлэг адуу гэж дарамжилсан. Одоо тэгвэл би ёстой ордон хавцаа очиж ханхалцсан зүлгэн дээр барьсан гэрээн буулгац зараад зүгээр нэг амьдрахаа болоод сүхийн талбай дээр байшин бариад сүртэй бараатайхан шиг дүүхэлцэнэ. За эцэст Монголын зохиолч бивлийн дарга яруу найрагч Гомболдогийн мөнгө цэцэг зориулваа. Агсан танхаа найрагчдын аяыг нь олж тайдгаруулах, аатаа цуутай заримыг нь ахаатны харцаар жижигрүүлэх, асар их ажилбай мөнгө цэцгээ аашилж битгий зандраарай. Бэрчгэнсэн залуу шүлэгчийн дэвлэгдсэн омгийг дарах, дэмжигнээд ирсэн зохиолчийн дэгтэрсэн шорыг тайлах, дэндүүх ажилбай мөнгө цэцгээ дэлгүүрлүү хурдан гүүгээрэй. Наадам цэнгэлийг хослуулж начин нөхрөө инхрийлэх, намжаа дэлхийг баясгаж яруу шүлгээн туурбах, янзын их ажилбай мөнгө цэцгээ ядаргаанд битгий орчхоорой. Уянгатай түүхтэй зохиолчдын ордон утга зохиолын шилтгэн болгох, ухаантай сүүхэнтэй удвал ахаатны урмыг сэрэж шиирийг хатаах, ундарсан их ажилбай мөнгө цэцгээ утсаа битгий салгаарай. Эцэст нь миний сануулъя. Энэ бол ажил биш ээ. Тань хялтам айланд чинь, тансаг яруу шүлгэнд чинь, танимхаа төлгөн харцанд чинь татагдж ирээд сэтгнэх, тачаангүй найгс олон бай мөнгө цэцгээ тайччил битгий болраарай.